өдрийн мэнд хүргэе. Тэгээ бүгдээрээ сонгуулийн идэвхтэй оролт өгөөрэй гэж уриалмаар байна. За талаас сайдаа монголчуудад болохоор өнгөрсөн 7 хоногийн бямб гараг буюу 6 сарын 21-ний өдөр элчин сайдын яам дээр очиж сонгуулаа өгсөн. За миний хувьд болохоор сонгуулаа өгч чадаагүй. Яагаад гэвэл гадаад паспорт маань Америк элчинд хураагдсан байгаа учраас гадаад паспортойгоо очиж өөрийгөө баталгаажуулах хэрэгтэй байсан. Тэгээд энэ бол жоохон харамсалтай мэдээ бол миний хувьд болсон. За тэгээд гадаад найзуудаасаа ер нь сонгуулаа яаж өгд юм бэ гэж асуусан ч ерөөсө бүгдээрээ цахимаар интернетээр өгдөг гэж хэлжсэн. Өнөөдрийнхөө бичлэгээр бол юу ярих гэж байгаа гэхээр Австралийн намуудын мөрийн хөтөлбөр ямар байдгийг түүнийг яаж шалгах. Ерөнхийдөө Австралид одоо засгийн газар нь мөрийн хөтөлбөр ямар мөрийн хөтөлбөр тусгачиж одоо сонгогддгийм бэ гэсэн одоо яриа хий гэж бодлоо. За тэгээд Австрали 2025-нд буюу дараа жил болно. За энэ хугацаанд болохоор бүх ингээд сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, явц, хэдэн хувийн одоо бэлэлтэйгээ бүх ингээд мэдээлүүд нь 3 сар тутам ингээд шинжлэгддэг. За тэр мэдээлэл маань хүртэл ингээд бүр интернет бүр ингээд нээлттэй бол байж идэг. Тэгээд одоо та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо. Австралийн улс төр бол ерөөсөө хөдөлмөрийн нам болон либерал нам гэсэн хоёр намаас бол бүрддэг. За баруунтны үзэл, зүүнтний үзэл гэсэн үг тийм. За тэгээд одоо яг засгийн газар барьж байгаа Албанис ерөнхий сайд болохоор ерөөсө хөдөлмөрийн намаас гаралтай. За ерөөдөө бол нэлээх их одоо ажил хийцэн. Тэрний хажуугаар саар зүйл гэж болоо байгаа. Гэтэ алдаанасаа илүү оноо намаш энэ хүнд бол маш их байгаа. Тэгээд ерөөдөө Австралийн улс төрийн намбууны бүгдөө ингээд мөрийн хөтөлбөртөө танилцъя гэж бодлоо. Тэгээд надад нэг энэ зүйл ингээд хийж яхад нэг сонирхолтой мэдээлэл олсон. За Монгол бол бид нэр сонгуулаа ингээ хүмүүсээ ингээ одоо сонгодог шүү дээ тий. Одоо нэг 10 хүний лист байхад одоо 3-ын сонгодог ч юм уу 2-ын сонгодог ч юм уу тий. Тэгэхэд Австрали бол шал эсрэгээр явдаг. Хүмүүс ингээд ранклдаг буюу дугаарлдаг гэсэн. Эхний листний 10 хүн бол тодорч гарч ирэх юм бол одоо магадгүй тий Дулмаа Бата гэсэн олон хүмүүс хахад би нэгдүгürt Дулмаа нэгдүгürt хоёрт Бата бүгдийг би ингээд дугаарлна гэсэн. Тэгээд олон хүмүүсээс хамгийн бэстүүд нь тий топууд нь бол ингээд шигшиж гарч ирдэг. Тэрмийн гол нь хэдгээрт одоо ирэмлэгдэг вэ гэдгээс хамаарат Австрали бол сонгуул нь шууд нэг дор болдог. Буюу парламентын сонгуул нь нэг болно. Тэгээд сенатын сонгуул гэж хоёр сонгуул маань шууд нэг өдөр болдог. Санаат буюу одоо монголоор одоо юу юм бэ? Парламентаас гадна одоо аймаг засаг даргууд гэх юм уу? Тэднийг бол сонгодог гэсэн. За ерөнхийдөө Австралийн парламентын сонгуульд нийтдээ 150 хүн гарч ирдэг. Тэгэд 4 жилийн хугацаатай монголчууд бол сонгогдоод явдаг. За сенатууд нь болохоор 6 жилээр сонгогддог. Тэгээд сенатуудын тал нь болохоор 3 жил тутам ингээд сонгогдоод өөрчлөлтөд хүмүүс нь шинжилээд явдаг гэсэн. За тэгээд бол нийт одоо парламентын гишүүдийн 80-аас дээш эрттэй байж хууль батлагддаг. 80-аас доош бол ерөөсөө хууль батлагддаггүй. Тийм парламентын эрт маш чухал байдаг. Албанис гэдэг одоо энэ ерөнхий сайд одоо 2025 оны хүртэл улс төр барихаар лейбер буюу хөдөлмөрийн намаас одоо гарч ирсэн хүн байгаа. Нийтдээ 66 одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад ингээд үйл явцыг ингээд гаргаж ирсэн. Одоо миний энэ ярих байгаа мэдээлэл болохоор Monash University тийм энд бас монголчууд аягүй сурдаг. Тэгээ Remit University гэдэг бас энэ бас Австрали нэлээд том судалгааны мастер болон судалгааны доктороор алдартай ерөнхийдөө Австралийн number 1-д ордог ийм сургуулиуд Австралийн засгийн газартайгаа хамтраад ийм гоё ингээд ажил өрнүүлээд оюутнуудын ерөнхий сайдынхаа улс төрийг ингээд хянаж чадах ийм том мэдээллийн одоо тийм одоо дөрөвдөг засаглалтайгаа ингээд хамтарч ажиллаж байгаа юм. Надад бол маш тийм бахархалтай бас боловсролын системийн нэг давуу тал юм шиг одоо харагдсан. За тэгээд одоо ингээд үндсэн гол юунд орё. Ярианд орё. Нийтдээ 66 амлалтын яг өнөөдрийн 24 оны 6 сарын байдлаар 27 нь бол биелэлцэн, 29 нь болохоор одоо тэ шийдвэрлэх шатанда явж байгаа. 7 нь бол төр зогссон. 3 нь бол ингээ ямар ч ингээ хүчингүй цаашаад хэрэгжих боломжгүй гэсэн 4 ангилалтай ингээ явж байгаа. За Албанис гэдэг одоо энэ өөрөө аль бие усны вебсайт учраас Албанис гэдэг хүн хамгийн анх 2022 онд сонгуулийн одоо амлалтаа өгт юу гэж хэлсэн бэ гэдэг нь хүртэл энэ бичээстэй байгаа. Тэндээ бүр уралыг оруулаад өгсөн. Урал дээр нь болохоор бүр ингээд тухайн хүний аль бие усны хэвлэл мэдлэл агентлаг одоо төлөөллийн ажилтнууд бол энэ хүний Twitter дээр юу гэж иргэдэг нь хүртэл ингээд бүгдийг ингээд татаад ингээд урал олгоод энд нь оруулаад өгсөн байгаа маш их баталгаатай мэдээлэл гэсэн үг. Одоо шууд одоо хөгжлийнхаа 4 жилийг би 2 дахин хурцсах гэж хөгжлөө одоо түргэсгэнэ гэсэн амлалт өгөөд энэ амлалтуудынхаа мэдээлэл одоо тастаад ингээд тавьсан байгаа гэсэн. За тэгээд
одоо энэ current date болон whole term-ээс ингээд харж болно гэсэн. За current date ингээд одоо энэ нэг сумын ингээд хөдөлгөөд явах юм бол хамгийн анх те энэ 22 онд болоод ирж байгаа гэсэн. За нийтдээ ингээд шууд ихний нэг одоо амлалт маань delivered болсон те 65% процесс. Тэгээ өдрөөр тусам те цаг хугацаа өнгөрөх тусам ингээд delivered нэгсээд процесс маань ингээд те нэг бол амжилттай болсон, амжилтгүй болсон, хүлээлгийн шатанд явж байгаа гэд бүх зүйл ингээд тийм гоё он сар ингээ өдрөөрөө бүр тодорхой харагддаг. Бүр whole term руу орхон бол ингээ жилээрээ гарч ирдэг гэсэн. За ингээ data-д орхон бол те ямар одоо жишээлбэл 2025 дараагийн одоо сонгуул болоход нийтдээ ингээд 300 хоног үлдсэн байна гэх те энэ хугацаанд эргэж цаашаа тогтвортой байна гэсэн буюу одоо энэ нэг ажил нөх их одоо урагшлахгүй дээ гэсэн прогнозыг хүртэл ингээд гаргаж өгөө ийм гоё дата оруулсан байгаа гэсэн. За яг өнөөдрийн байдлаар их юм бол 27 одоо мөрийн хөтөл 66 мөрийн хөтөлбөрийн 27-нд биелээ болсон. 29 нь ингээд одоо шийдвэрлэгчтэндээ явж байгаа. 7 нь болохоор төр зогссон. 3 нь болохоор ер нь цааш биелэх боломжгүй гэсэн. Одоо яг юм байдлаа мэдээлэлт бол ингээд явж байгаа юм байна. За бүгдээр ингээд доошоо гүйлэх юм бол төрөөнийхөө нөгөө нэг процесс шатанд явж байгаа одоо тэгээ удаашрсан байгаа, зогссон байгаа, гүйцэгдсэн байгаа гэдэг маань болохоор бүх ингээд салбараар нь ингээд харж үзэж болно гэсэн үг. Мэдээж нийгмийн хамгийн том одоо салбар болох те аюулгүй байдал одоо те цэрэг цаадагийн асуудал, харилцаа холбоо, эдийн засаг, боловсрол, ажилгүйдэл, гадаад ажиллах хүч, immigration, байгаль орчин, тэгээд уугуул иргэдийн болон нийгмийн халамжийн гэсэн ийм бүх бодлогуудаа оролцуулсан 66 юм хөтөлбөр одоо тий амлалт гаргаж ирсэн байгаа. За тэгээд үнэхээр ингээд сонирхолтой өөрийнхөө сонирхж байгаа салбар руу ингээд ороод үзэх боломжтой. За өнөөдөр миний хувьд болохоор зүгээр бүр статусаар нь зүгээр ямар одоо ажлууд яг өнөөдрийн байдлаар Австралид ингээд мөрийн хөтөлбөрөнд биелэгдсэн байгаа юм бэ гэдэг бол шууд ярих гэж бодлоо. За шууд delivered promises нь бол эхлэе гэсэн. За нэгдүгээр нь болохоор increase child care гэж болохоор child care гэдэг нь болохоор хүүхэд харах үйлчлэг гэсэн. Энийг бол ерөөд тоо хэмжээг нь бол нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөн юм байна. Нийтдээ 5 апдейт гэсэн. Энд 5 жижиг ингээд алхмууд одоо биелэлээ олцсон буюу child care буюу хүүхэд асрах үйлчлэг маань ингээд тоо 9-нд хүрээд амлалтанд хүрсэн болсон гэсэн. Тэгээ үүний одоо хамгийн том тод жишээ юу вэ гэхээр child care буюу одоо хүүхдийн одоо цэцэрлэгийн насны хүүхэд харах үйлчлэг гэсэн үг байхгүй юу? Сургуулийн өмнөх боловсролын одоо энэ талд сурах оюутнуудыг маш их дэмжиж өгсөн. Энэ оюутнууд одоо тэгээ child care-ээр сурж байгаа оюутнуудад урт хугацааны виз олгодог, сургалтын төлбөрөөс нь хөнгөлөг олон тэтгэлэг зарлах гэдэг ч юм уу. Биднэрт хүртэл бол энэ нэг одоо хөтөлбөрийн одоо нөлөөлөл бол маш их одоо мэдрэгдсэн. За тэгээ хоёр дахь хог болсон мөрийн хөтөлбөр болохоор paid family domestic violence буюу 10 хоногийн тэм төлбөртэй одоо тийм цалинтай тийм одоо гэр бүлийн хүчирхээд орсон тэр хүмүүст одоо тусламж үзүүлэх тийм legislate буюу хуулийн төсөөлөл санаачилсан байна. Энэ маань бол 8 алхамтай энэ маань бас мөн ок болсон. За асуул энэ гэр бүлийн хүчирхийлэл одоо ажлын байранд хүчирхийлэл бол нэг номерт авдаг. Энэ бол нийгмийн хамгийн том чухал хамгаалтанд авах зүйл гэдэг учраас энэ бол амар том гэд ямар ч намын мөрийн хөтөлбөрт маш том тийм байр суурийг эзэлдэг ийм бас нэг сонгуулийн амлалтын бас нэг хэсэг. За 3 дахь огцсон зүйл нь юу вэ гэхээр Voice of Parliament the first the referendum constitutionally гэдэг маань болохоор одоо парламентын дуу хоолойг нэмэгдүүлэх одоо тийм ажил гэсэн. Одоо энд маань болохоор юу оролцож байгаа гэхээр одоо ингээд дараад орох юм бол бүх ингээд ажлууд нь ингээд одоо явагдаж байгаа гэсэн. За энэ дээр одоо жишээлбэл одоо линк руу ороод явах юм бол ямар одоо хүмүүс одоо энд хамрагдсан хэдэн төрний зардалтай төсөвтэй гэд бүх ингээд уур руу ороод ингээд харах боломжтой гэсэн байгаа. За тэгээд дараагийн одоо болсон зүйл маань юу вэ гэхээр establish Royal Commission into Robot Debt 2022 он гэсэн. Robot Debt гэдэг нь болохоор Австралийн уугуул иргэдэнд аборигенал хүмүүсийн тийм нэг зээлийн картны асуудал бол энд бол яригдж байгаа. Австралийн энэ хүмүүс маш их тусламж авдаг. Мэдээж энэ доо ямар ч нийгэмдэр хангамж авдаг, халамж авдаг хүмүүс маш их байдаг. Үүнийхэн хамгийн их хэсгийг болохоор Австралийн аборигенал буюу уугуул хүмүүсээс эзэлдэг. Энэ хүмүүст болохоор бэлэн мөнгө тараахгүйгээр
Албанийн засгийн газар нэг онцлогнохоор ерөөсөө нийгэм бэлэн мөнгө халамж тарахгүйгээр зээл хэлбэрээр дебет гэдэг карт олгох хэмжээгээр энэ хүмүүсийг санхүүгийн хяналт тавья гэсэн ийм өрөө хөтөлбөр орж ирсэн. Яг тэгэхээр сүүлийн хавтгаарсан энэ аборигенал хүмүүст зориулсан юм нийгмийн халамжны хэрэгсэл дээр энэ хүмүүс маш их тоглоомонд онцсон, харт амхинд орсон иймэрхүү нэг нийгмийн доод давхаргыг зузаарсан ийм асуудлын эсрэг бас энэ Албанис гэдэг хүний бас нам бол ялахад бол хүргэсэн ийм том сонгуулийн амлалтын бол нэг хэсэг нь бол биелэлээ олсон байна. За дараагийн болсон зүйл нь юу амласан бэ гэхээр non electricity sector гэж байгаа буюу энэ л хороо нэг цахилгаан баг зарцуулдаг үйлдвэр, үйл ажиллагаа, машин, технологи нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарна гэсэн ийм механизм иймэрхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгаа бизнесийг дэмжих ийм том механизмыг бол бий болгосон. За энэ маань ч гэсэндээ маш их үр дүнгээ өгсөн. За хамгийн наад зах нийгэм дээр их юм бол ерөөсөө тийм Tesla-гийн машинууд Австралид маш их явж байгаа. Tesla бол өнгөөр орж ирж байгаа цахилгаан баг зарцуулдаг бензин баг зарцуулдаг, газаар ажилладаг том цахилгааны машинууд бол ерөөсөө татврын маш хөнгөлөлтөй болж 0 татвараар гадаадаас импортлогч бол орж ирсэн. Энэ маань бас бидний амьдралд бас өргөн харагдсан ийм том бас нэг мэдрэгдэхүй юм сонгуулийн амлалт маань бол биелээ болсон нь бол харагдаж байна. За дараагийн болсон зүйл нь юу гэхээр 200 сая төсөвтэй сургууль болон ментал хилт буюу сэтгцийн асуудал хариуцсан ажилтан болон түүний хамгаалах холбогдох ажлуудыг бий болгоно гэсэн. Энэ маань бас ок болсон. Энийг бол бид нэр сургууль дээр харж болно гэсэн. Ер нь сургууль болон 10 жил бай, коллеж бай, сэтгцийн асуудал бай, ментал хилтийн бүр зөвлөгтэй болсон гэсэн. Монголоор бол нийгмийн ажилтан гэсэн. Энэ хүмүүсийн орон тоог нэвтгсэн. За ялангуяа энэ асуудал дээр сэтгцийн асуудал өрсөж байгаа өсвөр насныханд ихээхэн тулгардаг тулгарч байгаа гол түлхүү 10 жилүүдийн яг ийм нийгмийн ажилтнуудыг инженерийг бол орон тоогийн нэмэхтэй цалингийн өсөг энэ чиглэлээр ажлах сонирхолтой хүмүүсийг идэвхжүүлэх гэдэг ч юм уу иймэрхүү том бол нийгмийн сэтгэл зүйн асуудлыг дэмжих юм асуудал манаас ок болсон гэсэн. Энэ бол амжилттай хэрэгжсэн. За дараагийн амжилттай хэрэгжсэн зүйл маань 24/7 aged care гэдэг маань хөгшин хүн харах үйлчилгээний аль бие усны сувилагчныг бэлднэ буюу энийг бол 23 оны удирдлагын дунд гэхэд 24/7 нерсийн буюу сувилагч нарыг бий болгоно гэсэн энэ амлалт маань бол биелээ болсон гэсэн. Энэ амлалт маань бас оюутнууд биднэрт маш их нөлөөлсөн гэсэн. Ерөөсөө aged care гэдэг маань хөгшин хүнийг асрах үйлчилгээ бол Австралид бол маш өргөн болсон гэсэн. Энэ талаар сурч байгаа оюутнуудыг маш их дэмжсэн. За бас нерсийн буюу сувилагчаар яг хөгшин хүн харах сувилах эмч сувилагч нарыг сурах байгаа оюутнуудад урт хугацааны виз олгох, хөнгөлөлт урамшуулал өгөх, тэтгэлэг өгөх, ажлын байраар ажил төгсөнгүүд нь шууд ажилд орох гэдэг мэтлэн маш олон нийгмийн хангамжуудыг хүртэл амласан ийм ажлын байрыг буюу 24/7 гаргаж ирсэн. Зэрэгд Албанис гэлтгүй иргэд Австралийн засгийн газар болгон aged care буюу хөгшин харах энэ секторт маш тийм анхаарал хандуулдаг, маш том төсвийг баталдаг. Би яагаад Австрали улс хөгшин настай хүмүүсээ харах үйлчилгээнд дээр буюу энэ иргэдэг хөгшин хүмүүсийг хангах тийм хангамжийн төсвийг маш их бүрдүүлэлтэж энэ талаар зүтгэдэг юм бэ гэж бодсон чинь энэ маань хинт сайн байв гэхээр залуучууд сайн байлаа. Залуучууд ирээдүйдээ бүгдээрээ л хөгшин тэтгэврт гарна. Хамгийн гол нь та бүхний ирээдүйн амьдрал баталгаатай та нар хөгшсөн ч гэсэндээ Австрали улс бол хөгшин хүмүүсээ хизээж мартахгүй гэдэг тийм нэг нийгмийн сэтгэл зүйг бий болгох гэж австраличууд ирээдүйдээ баталгаатай тийм сэтгэл хангалуун байх үүднээс бас тийм нийгмийн сэтгэл зүйн асуудал энд бол тийм төлөвшөх маягаар л явагдаж байгаа юм байна. Aged care буюу хөгшин хүн харах үйлчилгээ бол Албанисийн засгийн газрын хувьд бол бүр өмнөх засгийн газруудаас бүр 2 дахин илүү маш их том үр нөлөөтэйгээр энэ салбарт бол нөлөөлсөн гэдэг манлаар энэ талд ажиллаж байгаа хүмүүс болон хөгшин хүмүүсээс Албанисийн засгийн газарт бол маш бүр нэмэх 100-200 оноо л энд өгж байгаа. За дараагийн болсон зүйл нь юу вэ гэхээр TPI payment буюу энэ болохоор temporary
одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол одоо ийм хандсан ажил гэсэн. За одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг маань энд хамгийн гол нь хэн хамрагдаад байгаа гэхээр Австралийн одоо тэгээ цагдаа зэргийн асуудалтай ямар нэгэн одоо ажлын байр ажил хийж байгаа одоо тийм одоо тэг гал команд ч гэдэг ч юм уу тийм ажлын байраа одоо ажиллаа хийж явж байгаа тохиолдолд гэмтсэн шаргацсан энэ хүмүүст одоо хөдөлмөрийн чандлаар алдсан энэ хүмүүст одоо 2023 оны 1 сараас эхлээд мөнгө одоо тийм нийгмийн хаалгамжийн одоо нэмэгдүүлнэ буюу жил $1000 нь бол нэмнэ гэсэн. За энэ хүмүүс нь ер нь нийгмийн халамжийн Австрали хэдэн дөрөв авдаг гэхээр 7 хоногийн $750 авдаг. Ерөөс Австралийн цалингийн доод хэмжээ нь болохоор 7 хоногийн $750 буюу 27 хоног болгон энэ тэмцээ авдаг гэсэн. 27 хоногийн $1500 гэсэн. Тэгээ жилдээ бол $1000 нэмэгдүүл маань гэдэг маань бол энэ 7 хоногийн $40 нэмэгдэж байгаа гэсэн үг байгаа. Тэгээ $750 авдаг иргэд маань ерөөсөө $790 баяр $800 тэтэмж болно гэсэн үг байна. Хөдөлмөрийн чадвар алдсан одоо энэ хүмүүс маань тэгээд 1500 авдаг я бүр ингээд тооныхан бүр тэ энэ одоо задаргаа тэ төсвийн задаргаа нь бол энэ дотгошоо орох юм бол ингээд бүр ил тод ингээд харагдаж байгаа гэсэн. За тэгээд дараагийн околсон мөрийн хөтөлбөр нь юу вэ гэхээр 240 сая одоо төсвөөр бол сургуулиудыг одоо шинжлэх шинээр дахин барих гэдэг бол явж байгаа.Ээс Австрали улс бол маш тийм залуу улс, маш их залуучуудтай, залуучууд ихтэй учраас ерөнхийдөө залуу үеийнхэн одоо тий генерашн одоо Z үеийнх нь бол маш их гарч ирж байгаа. Энэ хүмүүс нь мэдээж хүүхэд бий болж байгаа юм чинь тухайн хүүхдийг сурах орчин тий сурах одоо байрсаа бүх юм бэлэн байх хэрэгтэй гэсэн утгаараа ийм сургуулийн одоо нэмэх асуудлууд бол маш их өргөн цар хүрээтэй авсан. Сургууль нэмж байгаа учраас мэдээ багш нар хэрэгтэй мөн бас нэг бага ангийн багш нарыг бол дэмжих энд бас төсөв бас орсон байгаа гэсэн. Тэгээд энэ child care болон одоо сургуулийн өмнөх насны багш нар болон сургуулийн бага ангийн багш нарыг бол бэлдэх асуудал бол энэ үед бол энэ бол сүүлийн 4 жил маш их бэлдсэн гадаад оюутнуудыг үүнд одоо маш их дайчилсан гэсэн маш их урамшуулал олгогдсон. За ийм ажил бол явагдсан байгаа. За дараагийн зүйл нь болохоор extra 500 staff одоо тэ шинэ нэмж 500 ажилтан бий болно. Ямар ажилтан бэ гэхээр одоо нөгөө нэг нийгмийн тэ нөгөө нэг халамж авах одоо тэ цэрэг цагдаагийн байгууллага гэдэг чинь хууль хүчний байгууллагын одоо тэр нөгөө тусламж хэрэгтэй байгаа тэр байгууллагуудад одоо туслах тийм нэмэлт 500 одоо төрийн байгуулалтын ажилтныг одоо нэмнэ гэсэн энэ асуудал маань околсон гэсэн. Энд бол хүний нөөцөө маш сайн бэлдэж өгсөн. За тэгээд дараагийн зүйл нь болохоор энэ New Pacific Defence School гэдэг маань болохоор энэ бол шинэ одоо ийм одоо тийм батлан хамгаалах сургууль бол нэмсэн Australian Pacific буюу Австрали номхон далайн одоо хамгаалтын одоо тийм ийм цэргийн сургууль бол нээгдсэн гэсэн. Австрали одоо Албаны засгийн газар ерөөсөө ийм одоо том мөрийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэхэд заавалжгүй энэ хажуугаар нь нийгмийн халамж одоо чангалсан дээрээс нь ийм боловсон хүчний бүр тултан сайн бэлдсэн. За хамгийн сүүлийн зүйл нь ийм нийгмийн ийм хамгаалтын одоо энэ нэг дефенс гэдэг нь болохоор хууль хүчний байгууллага тий одоо энэ цэрэг цагдаагийн асуудлыг маш их чангалсан. Энд одоо хүний нөөцийг маш сайн бэлдсэн гэж хүмүүс маш их бас сэтгэл хангалуун бол байдсан байлаа. За тэгээд дараагийн околсон зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг aged care тий aged care-тай холбоотой бол одоо бүр ингээд мэдээлэл нээлттэй эд тод байлгах тий энэ хүмүүс одоо хаана хэдэн насны бүх одоо репортуудыг одоо детальчлан задлан гаргаж ирэх тийм том одоо тий хуулийн системийг бол нэвтрүүлсэн гэсэн. Үүнтэй холбоотой тий хууль одоо хэрэгтэй байгаа хүмүүст нөмгөөлөгчтэй хууль зүйн мэдээлэл тусалцаа нийгмийн хангамж халамжтай хөшүүн болгоно тэр болгоно нийгэмд амар мэдгтэй оролцоод байж чадахгүй түүнд ажиллах сайн дурын ажилтнууд гэдэг ч юм энэ том ингээд цогцоор нэг энэ асуудал ингээд шийдээ дуусгасан гэсэн. За дараагийн зүйл нь болохоор ABC болон CBS гэдэг ABC гэдэг нь болохоор одоо Австралийн албан ёсны юм одоо ийм хэвлэл мэдээллийн нэг ч гэсэн одоо миний мэдээлэл аваад байгаа газар дараагийнх нь SBS гэдэг одоо бүр Монгол хүртэл сууг хүртэл байдаг Монгол хүн ажилдаг тий одоо бүх орны одоо төлөөлөлд ажилладаг ийм томос мэдээллийн алба байдаг. Энэ хоёр албыг одоо тий цаашид үйл ажиллагааны доктортой явуулах хэвлэл мэдээлэл ирэх чөлөөг бол илүү тий бие даасан байдлах тий дараагийн 5 жилийн одоо бүр төсвийн асуудал бүх хэрэгтэй зардал тооцоо тайл ингээд бүгдийг ингээд задлаад баталгаажуулаад ингээд тий
одоо бие даасан одоо хэвлэлийн эрхчлөлөг одоо бий болгох чадсан гэсэн энэ зүйл нь бол ок болсон гэсэн. За дараагийнх нь зүйл нь болохоор нэг cashless debit voluntary гэдэг нь болохоор одоо нөгөө өмнө ярьсан нөгөө зээлийн карт гэдэг байгаа шүү дээ. Картыг бол ерөөсөө тийм одоо юу бэлэн мөнгөөр авахгүй те нийгмийн халамж авч байгаа хүмүүсийг ерөөсөө бэлэн мөнгөөр аль болох авахгүй тал дээр хин олон ажлуудыг бол илүү дэлгэрүүлж энд орчуулсан нийт 5 апдейт бол явцсан байгаа гэсэн. Тэгээд энэ маань бол ок болсон. Зарим зүйлүүд нь бага зэрэг давтагдсан байгаа. Мэдээж том сектор учраас нэг одоо бүлэгт оруулахад мэдээж одоо дахиад задлагтай хуулийн талаар, нийгмийн талаар, боловсролын талаар, хүний нөөц талаар ингээд задлаад бол ерөөхдөө бага зэрэг явцсан байгаа. За тэгээд дараагийн зүйл нь гэх юм бол энэ Extend Power Fair Work Commission гэдэг маань болохоор энэ асуудал буюу Fair Work гэдэг бол одоо ерөнхийдөө хүмүүст одоо нэг нь маш их одоо хэрэгтэй нэг төрлийн сектор. Энэ маань юу вэ гэхээр шудраг ажлын байр одоо шудраг одоо тийм ажлын байр нийгмийн тогтолцоог хангах ийм хороо гэж байгаа гэсэн. Одоо монголоор бол юу юм бэ? Шудраг өрсөлдөөний газар гэх юм уу те. Энэ одоо хороог одоо тийм үйл ажиллагааг илүү одоо хуулийн хүрээнд хүчтэй болгох одоо үүнд хандж байгаа иргэдийн те одоо шийдвэрлэх асуудлыг хурцсах аль болох амар хялбар одоо тийм төрийн тогтолцоо тийм системийн янз бүрийн давуу эрх олохгүйгээр бүх хүмүүс жигэд ямар ч одоо шинэ гомдол санал энэ хороонд өгөхөд асуудлыг маш хурдан шийдвэрлэх процесс нь аваач том системийн маш том шинжилэл хийсэн гэсэн. Тэгээ энэ маань болохоор гадаад оюутнууд яаж нөлөөлдөг гэхээр одоо жишээлбэл одоо тий одоо би ингээд цалингаа ажил хийж байхад миний цалин өгөхгүй асал хөдөлмөрийн үнэлгээнээс доор үнэлэх одоо гих мэтлэг ажлын байранд мөр янз бүр асуудал тулгарч болно шүү дээ. Одоо магадгүй би гэхгүй одоо тий төрийн албанд ажиллаж байгаа ажил хийж байгаа багш хүртэл байж болно тий сургууль дээр ямар нэгэн өөрийнх нь эрхэнд зөрчигдсөн ч юм уу ийм асуудал бүгд энэ Fair Work Commission буюу энэ хороонд бол бүгд ханддаг. Энэ хороог болохоо бие даасан хуулийн маш том юм хүчтэй болгох энэ бол хуулийн том ажил бол явагдсан. Энэ мал бас амжилттай болсон. За энүүнд бол иргэд бүр энэ ажил ингээд амжилттай хэрэгцсэнд бол Альбанис нэр хүнд бол бас маш сайн өссөн одоо нэг одоо сонгуулийн амлалтын нэг хэсэг. За дараагийн зүйл нь гэх юм бол remove benefit tax on non-luxury low emission vehicles гэж байгаа хгүй. Одоо нөгөө нэг одоо тэ цахилгаан тэ одоо баг зарцуулдаг одоо тийм машинуудад одоо тийм одоо нөгөө татврын хөнгөлөлт бол өгсөн. Энэ маань 22 оны 7 сарын 1-ээс буюу хамгийн их найдварлал засгийн газар ажилласан. За энэ дээр болохоор одоо тийм luxury тийм том машинууд, бензин ихтэй, мотор ихтэй машинуудыг аль болох хязгаарлаад бага мотортой, бензин бага иддэг. Эсвэл бүр одоо тэг газар ажилтдаг эсвэл бүр ингээд цахилгаанаар ажилтдаг машинуудыг бүр ингээд татврын маш том урамшуул олгоод ерөнхийдөө бүх төрлийн байж болох хөнгөлтүүдийг энэ машинууд олгогдсон гэж хэлж болно. Тэгээ өмнө дурдсан байгаа. За тэгээд дараагийн зүйл нь болохоор нөгөө нэг өмнөх fair work буюу ажлын одоо тий эргэжтэй хандах тий хороонд тий за монголоор шудраг өрсөлдөөний хорооны тэр гендерийн асуудлыг тэнцвэртэй байлгах асуудал явагдсан. За магадгүй зарим нэг байгууллагад очиход баах эрэгтэй хүмүүс ажилдаг, зарим байгууллагад очиход зөндөө эмэгтэй хүмүүс ажилдаг гэдэг ч юм уу тий. Бас хит их эмэгтэй хүн ажилласан газар болохоор нөгөө нэг Австрал бол одоо номер 1 одоо эрх эдэлдэг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. За хит их эмэгтэйчүүд ажиллах юм бол бас юм гендер харьцааны бол асуудал орно гэсэн. За тэгээд та бүхэн анзаарсан бол энэ Альбанизын одоо тийм хойтлын одоо тийм улс төрийн одоо гишүүдийн нүүр царай буюу энэ хүртэл вебсайтн дээр харж байгаа нүүр царай хүртэл одоо 5 хүн байхад 3 эрэгтэй 2 эмэгтэй хүн харагддаг ч юм уу. Альбанис өөрийн гендер асуудлыг бол өөрхийн парламентын танхим, сенатын танхим сонгогчдын хувьд бол маш тийм эрэгтэй жигэд явагддагаараа энэ хүний бас тийм хүний эрхийн амар тийм мэдрэмжтэй гэж бас хүмүүс бас нөгөө талын цагаан PR болж өгдөг. Энэ асуудал бас гендер асуудлыг маш том одоо хөндөж бол гаргаж ирсэн. За тэгээд дараагийн зүйл нь болохоор энэ public service Australian public service Австралийн төрийн байгууллагуудын одоо юм ажилтныг одоо ихсгэх тий төрийн байгууллагад адил болох урт хугацаанаар туршлагатай хүмүүсээ авч үлдэх одоо тийм нэг одоо ажлыг бол хийсэн гэсэн. Ерөөсөө яг үгүй мэдээж одоо ямар нэгэн ямп тий төрийн байгууллага тодорхой удирдах албан тушаалд хэдэн хүн байх хэвээр, гүйцэтгэх албан тушаалд хэдэн хүн байх хэвээр, хэрэгжүүлэх агентлагт хэдэн хүн байх хэвээр гэдэг хүний тоо заадаг ерөнхийдөө мэдээ төсөө юм чинь байгаа. Харин
тэр төсвөлсөн, тэр тооцоолсон тэр хүмүүсийн одоо тэг хэрэгцээтэй байгаа тийм ажил ихтэй магадгүй яамдуудыг тийм одоо тэг ажилтнуудын тоог нь бүр хангалттай хэмжээнд ихсгээд өгөө. Үнэхээр хүн хүчний одоо тийм юутай хэрэгцээтэй байгаа одоо тийс одоо яам төрийн байгууллагууд ямар ч одоо агентуудын хүмүүсийн одоо ажлын байрны одоо тоог нэмье гэсэн бодлого бол явсан. Энэ бас хангалттай хэмжээнд бол хүрсэн гэж ойлгож болно. За тэгээд дараагийн бол энд бол олон улсын тийм бас онцлогтой олон улсын одоо тэгээ хөрөнгө оруулагч нарыг татах маш том бол амлалтууд бас Албанийн засгийн газраас тавьсан. Үүний нэг нь юу вэ гэхээр одоо тэгээ жижиг бизнес нь одоо том бизнес нь жижиг бизнесээ дээрлэх ийм одоо тэгээ хуулийн хүрээнд нэг нь хүчтэй нэг нь хүчгүй гэсэн одоо тэгээ шудраг бус асуудлыг гардаг. Энэ асуудлыг аль болох тийм одоо юуг өрсөлдөөнийг бол сайн тавьж өгөө. Дээрээс нь хуулийн хүрээнд тэдгэр хүмүүс бүгд эрх тэгштэй бизнесийн орчингөр сайжруулъя. Одоо татврын хэмжээг нь бас бүгд нь одоо оноос хэмжээгээр нь тавьж өгье гэдэг ч юм уу те. Магадгүй одоо тэгээ ашигтай компанид амар их одоо маш бага татвар ногдуулах ашиггүй компаниуд жижиг одоо дөнгөж одоо бизнес эрхлэгч компаниуд те стартап бизнесүүдээс адилхан татвар ногдоод байвал энэ бол шудраг бас асуудал шүү дээ те. Энэ болгон дээр хуулийн таксын маш гой ингээд зохицуулдаг Албанийн засгийн газраас оруулж өгсөн бол бизнес эрхлэгчнэрийн хувьд болохоор маш тийм бас одоо Албанийн засгийн газарт маш юм дуртай байгаа. За тэгээд дараагийн зүйл нь одоо гэх юм бол одоо тий сексийн болон тий одоо дарангуйл бэлгийн одоо хүчирхийлэлд ярих юм бэ те. Бэлгийн хүчирхийлэл болон им одоо гэр бүлийн хүчирхийлэл асуудлыг бол бүр ингээд хороо байгуулж өгсөн. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэх тэ энэ асуудал өртөж байгаа хүмүүс болон урьдсан сэргийлэх алхмуудыг хийхэд одоо тийм том хороо тэ агентыг бол гаргаж өгсөн асуудал бол байгаа. За тэгээ дээрэс нь одоо тэгээ Австрали бол ерөөд тэлэг бодлого бол ажиллаж байгаа гэсэн. Тэлэг бодлогынхаа хүрээнд шин одоо тэ дахин төлөвлөлт одоо тэ болно шин одоо дулаан шугам цахилгааныг одоо тэ нэвтрүүлэх ийм том одоо тийм одоо дэд бүтцийн асуудал бол энэ Албанийн засгийн газрын хувьд бол маш их хүрэг явсан гэсэн. Одоо үүний хүрээнд зам тээвэр ч юм уу тэ сүлжээ одоо дулаан шугамын асуудал бол маш их юм газар шороонд ажиллаж гисэндээ энэ засгийн газрын хувьд бол маш их хийгдсэн. За тэгээд дараагийн зүйл нь гэх юм бол за ерөөд ингээд сүүлийн хэдийг бол ингээд багцлаад ярих юм бол мэдээж хахуул болон хууль бус одоо тийм хахуул болон одоо corruption гэдэг нь юу юм бэ? Авилгал шүү дээ тий. Авилгалын эсрэг бол маш юм том хуулийг бол одоо баталсан тий авилгалын эсрэг мэдээж эдийн засаг томрохын хэрэгээр хүн амьтан одоо төрийн болоод хүмүүс их ажиллахын хэрээр одоо хитрхи том одоо занхаасан юм систем байгаа юм чинь мэдээж үүний дагаа шатлал болгонд юм хахуулын асуудал мэдээж гарч ирж магадгүй систем одоо тэр бочлон хахуул одоо урьдчилан сэргийлэх юм бол хуулийн төслөөс санаачилсан. Буцаад бүгдөө одоо яг процессын асуудалтай одоо тий шийдвэрлэхээ явж байгаа ямар ажлууд байгаа юм бэ гэх юм бол харах юм бол энд бол оюутан биднэрт бол маш их хэрэгтэй ийм асуудал явж. Процессын шатанда явж байгаа асуудал бол нийтдээ 20 асуудал байгаа маань. За эхний асуудал амар тийм сонирхолтой асуудал. Австрали руу хүмүүс нөгөө хууль бусраар орж ирдэг. Нөгөө нэг юу дамжиж орж ирдэг. Одоо завь ч юм уу контейнерт одоо нуугдаж орж ирдэг. Одоо агаар биш одоо усаар тий далайгаар орж ирдэг гэх юм уу? Энэ асуудлыг болоод тийм шийдвэрлэхтэй аль болох хууль бус цагаачдыг одоо оруулах гэсэн хамгаалтын асуудал явагдсан. Үүнд далайгаар ихвчлэн орж ирдэг юм. Тэр хүмүүс контейнерт нуугдаж орж ирдэг юм байна. Тэр асуудлыг бас ингээд цэгслэх одоо бүр ямар ч тийм хүн одоо орж ирэхгүйгээр болох юм асуудал явсан. За тэгээ шийдвэрлэх үе шаттай бол энэ дээр бол зөндөө зүйл байгаа. Тэгээд одоо 24 оны 10 сар гэхэд те одоо эйжэдгээр ажиллаж байгаа хүмүүсийн одоо тий ажиллах цаг гэдэг ч юм уу ийм бүр нарийн детальчлсан ажлууд бол одоо тий яг одоо процессын шатанд бол явж байгаа. За энэ үнд яг бүр ингээд одоо яг хэрэгжиж байгаа асуудал акцент төгсөл нь юу вэ гэхээр одоо ингэж Nations компани гэдэг нь болохоор үндсэн дамсан компаниудын тийм татварыг одоо хөнгөчлөх аль болох Австралид одоо тэгээ олон улсын бизнес эрхлэгч ээлтэй тийм одоо
одоо ус болгоно гэсэн энэ амлалт нь маань одоо процессын шатнд авж байгаа юм байна. Тэр одоо үндсэн дамсан компаниг аль болох франчайз компаниг аль болох Австрали ихээхэн нутагшуулах оруулж ирэхэд татвар болон хуулийн хүрээнд ингээд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шат маань одоо яг ингээд процессын шатнд авж байгаа юм байна. Тэгээ ковидос хойш нэрээ ийм нэг одоо төв Австралийн төв байгуулагдсан. Тэр нь болохоор одоо disease гэдэг маань ямар нэгэн одоо тахал өвчний тийм тахал өвчин болон вирустай холбоотой гарч байгаа тахал магадгүй ханаа томооноос хүрч байгаа тахал ийм том судалгааны тийм Australian Center буюу судалгааны энэ том төв байгуулагдсан. Энэ маань яг ингээд байшин барилгын ажлын дуусаад ерөөсө хүний нөөцийн асуудал болон хуулийн хүрээний асуудлууд ингээд шийдэгдэж явж байгаа гэсэн. Ийм том Австралийн том төв байгуулах. Энэ маань өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний том төв байгуулах гэсэн. Энэ маань 25 онд ер нь дуусах юм том төсөл байсан. Энэ маань маш том судалгааны төв Австрали одоо улсад энэ Албанийн засгийн газар хүлээлгэж өгч байгаа юм байна. Энэ бол маш амар том тийм эрдэмтдийн хувьд бол амар том тийм олзуурхштай юм бол амлалтын нэг гэсэн манаас одоо тийм процессын шатанд л явж байгаа юм байна. За дээрэс нь TAFE гэдэг маань болохоор одоо монголоор одоо тийм сургалт одоо хөгжлийн коллеж гэж байдаг лөө одоо тийм мэрэгжил одоо тийм одоо мужаан өсчөнгөө сайханч бэлддэг одоо коллеж Австрали төрийн TAFE гэсэн коллеж байдаг. Энэ коллежд бол хэрэгцээтэй ур чадвартай одоо оюутнуудыг хангах ийм ажил бол явагдсан. За үүнд ч гэсэн бас оюутнууд биднэрт маш их нөлөөлсөн. Тоогоочор сурах хэвээр, тоогоочор сурж байгаа оюутнууд маш их хөнгөлөлт эдэлсэн. Урт хугацааны ер нь визийг бол илүү сурцгаж өгсөн. Сургууль төсөлтөд шууд Австралид ажиллах эрхүүдийг бол энэ оюутнууд гаргаж өгөх гэдэг ч юм уу тийм ур чадвартай мэргэжлийн одоо жагсаалтанд бол энэ бол зүйл бол орсон байгаа. За тэгээд нөгөө нэг эмэгтэйчүүд бол Австрали номер 1 байдаг гэсэн шүү дээ. Эмэгтэйчүүд туслах шинэ бүр ингээд 500 одоо тэ сектор буюу 500 тийм ажлын байрыг бол бүр бий болгож өгсөн. Австралийн тэ нийгмийн хангамж халамж тал дээр тэ хуулийн хүрээнд хүмүүсийг хамгаалах бодлого бол одоо энэ Албаны засгийн газар сайн хэрэгжүүлсэн. Энэ маань амжилттай хэрэгжсэн. Зарим нэг зүйлүүд нь одоо яг ингээд шийдвэрлэх шатнд ингээд явж байгаа нь одоо харагдаж байна. За хамгийн сүүлийн одоо шийдвэрлэх шат нь одоо discrimination гэдэг нь болохоор тийм одоо тийм үндэстэн одоо тийм шашнаар нь ялгуурлах ийм үзэл гаргаж байгаа. За магадгүй ингээд Австрали маш олон үндэстэн одоо нэгдэж ажиллаж амьдарч аж төрж байгаа. Энэ хүмүүсийн дунд одоо ялангуяа хүүхдүүдийн дунд бие биенээ гадуурхах тийм магадгүй ингээд муслим ингээд толгоогоо бооцсон хүүхэд ахын түүнийг шоолох гэдэг ч юм уу. Тийм нөгөө зүйлүүд ялангуяа 10 жилийн хүүхдүүдийн тийм боловсролын одоо системд нь бүр цохож ага онцолж өгж байгаа юм билээ. Ийм хүмүүс байдаг, хүүхдүүд байдаг. Магадгүй ижил хүйстэн ийм хүмүүс байдаг, муслим хүмүүс байдаг. Ийм шашин шүтлийн одоо тийм бие биенээ гадуурхах дээрлэх асуудлуудыг бүр ингээ хууршлаад боловсролынхан бүр ингээд юунд нь оруулж өгөөд, системд нь оруулж өгөөд бүр ажлын байр дээр хүртэл ингээд түүнийг хамгаалах бодлоо, хамгаалах ажилтан, хамгаалах комисс, хамгаалах хороог нь хүртэл ингээд бүгдээ ингээд шийдвэрлээд одоо ингээд процессын шатанд тавьж байгаа ийм бол ажил байгаа. За одоо яг бүр ингээд төр зогссон байгаа хэд хэдэн ажлууд энд харагдаж байна. Энд маань юу нэг хэрэг нэг вэж гэдэг маань цалин хөлсийг одоо нэмэх асуудал одоо тэ цалингийн доод хэмжээний нэмэх асуудал маань түр ингээд хязгаарлах түвшинд бол одоо явж байгаа юм байна. За тэгээ дээрэс нь өөр энэ дээр бидний хэрэгтэй зүйл юу байгаа гэхээр tax reform буюу нөгөө нэг multinationals буюу үндсэн дамсан компаниудын нөгөө нэг таксын шинжилэл буюу татврын шинжилэл хийх асуудал маань одоо энийг бүр no tax буюу бүр татваргүй болгоё гэсэн бүр ингээд юу санал оруулсан юм байна. Эдний Албаны засгийн газар сэрэг болоо түр ингээд эсрэг нам нь одоо түр ингээд зогсооцсон байгаа. Судалгааны асуудал, судалгаа шинжилгээний асуудал нь дахиж одоо хийгдэж байгаа гэсэн. За тэгээд 25 он гэхэд одоо өмнөх засгийн газартай харьцуулахад $270 сая одоо өртөгтэй тийм одоо төсвийн ажлыг одоо энд түр ингээд зогсооцсон асуудал. Ерөөдөө хөрөнгө мөнгөтэй холбоотой ажлууд маань түр зогссон байгаа асуудал бол энд харагдаж байна. За бүр одоо цааш нь бүр хэрэгжүүлэх боломжгүй бүр ингээд хаацсан одоо 3 явлал яг мөрийн хөтөлбөр байна. За энэ бодлооч үсэн ялангуяа нөгөө төр орогнох виз гэж байдаг шүү дээ тий. Орогнох визийг бол Австралийн энэ Албаны засгийн газар орогнох виз гэж байхгүй болгоод
engagement visa гэж одоо нэрийг сольсон. Одоо энэ визэнд холбоотой энэ хүмүүсийг ерөөсөө нэг 5 жил болоод нөгөө нэг сунгахдаг байсан байл визэнд. Тэгсэн чинь одоо 3 жил болоод сунгахдаг болсон. Хүсэх юм бол тэр хүмүүсийг ингээд одоо Австралийн иргэн болох асуудал бүр яригдчих хөндөгдөж байгаа. Энэ нэг бол түр ингээд хэд хэдэн одоо газруудыг ингээд түрэг харьцсан байгаа маань. Тийм одоо улсын хүмүүс гэдэг ч юм уу тийм Pacific Island гэдэг маань болохоор одоо номхон талайн бусад одоо жижиг одоо арлын хүмүүсийг одоо хүлээж авахгүй, иргэннэр одоо хүлээж авахгүй тий энэ жилд одоо авахгүй гэсэн ийм жоохон гадаад одоо хүмүүсийн бодлогын одоо иймэрхүү нэг мөрийн хөтөлбөр бүр канселлаа зогссон байгаа маань. За тэгээд энэ мөрчлэн ингээд бүх ингээд 66 амлалтын бүгдийг ингээд гоо дурдаад яриад ямар амлалт өгч яаж хэрэгждэг юм ингээд бүгдийг харах боломжтой байдаг. Тэгээд Австралийн ингээд хуулийн мэдээлэл нь ийм гоё нээлттэй одоо явдаг нь болохоор миний хувьд гэх юм бол тий бүр хэрэгтэй мэдээлэл зүгээр л ингээд вебсайтнаас олчдаг. Тэд нь хэлэхэд таньдаг хүнээ сонгох юм бол танд л амьдралч үргэлжлэн тэгээ бүгдээр аль болох шинэ хүнээ сонгоод шинэ сонголт хийгээрэй гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийнхэн жоохон бичлэг маань жоох урт боллоо. Тэгэхээр миний бичлэгээс үзсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяр таа.